үгсдүүд үзүүлж байна. Монголчууд бол ерөөсөн сэтгэлдээ багтсан, биендээ багтсан хуулийг л хэрэгжүүлдэг болохоос тэрэнд нь багтаагүй хэсгийг мөрөөдөл гэж залгаж үздэг болсон байхгүй. Тийм болохоор эдгээр чи ерөө цөөнхөн хууль хийж олонх нь мөрддөг гэдгийг заавал мэддэг эдгээр чинь Монголын ард түмэн ухаантай ард түмэн учраас тэгээ хууль нь маш энгийн баймаар байна. Ухаандаа багшийг эсэргүүцсэн чадвал зунжанга аргалдаг үнэ гэж. Гэхдээ энэ ч бүр ясмаханд нь орцсон хууль. Тэгээ нэг ийм энгийн ийм хууль хийнэ гэхтэйсэн зэрэг зарим шалах байх л да. Энд ч одоо дэлхийн хуулиудаа ерөөсөө ойртохгүй олон юутай байх хэрэгтэй. За тэр хуулийн хэл найруулга энэ төр хэл гэж ярих юм бол тэр авах юм өртөө байхгүй. Тэр нь симхий бол цоорхой болж үйлчилдэг. Нөгөө тэнийг хэлээ мэддэггүй хийсэн хууль нь цоорхойтой болно гэдэг нөгөөх нь симхий орох боломж гаргадаг. Ийм л мэт юм байна. Тэгэхээр монголчууд бол парламент гэдгийн ариуныг үтсэнгүй парламент гэдэг ийм сайхан байна гэдгийг үтсэнгүй, парламент ийм ашигтай юм байна гэдгийг үтсэнгүй, парламент ингэж шийддэг юм байна, ийм эр зэрэгтэй, ийм хүн чанартай байх юм байна гэдэг үзэг учраас сонгуул хэзээж өгөн болохгүй л гэдэг. Өөртөө ч уурч байхгүй. Парламент гэдэг чинь мөн чанараар нь ойлгож үз сая парламентыг бүрдүүлж чадах тэнхтэй байна. Тэгэхээр яагаад сонгогч ийм болж байгаа гэдэг ард түмний маань бужгон гаргаад ирсэн парламент гэсэн чинь нөгөө хэдэг гişүүдийн хэрэг ашиг хамгаалаад суудаг үлгийн хэрэг ашиг хамгаалдаг болж байгаа. Би ингэж бодлоо нүүн дээр энэ парламентыг нэр дэвшүүлдэг. Энэ ажлыг ард түмэн хийж байгаа биш шүү дээ. Сонгогчдод. Энэ чинь намууд хийж байгаа. Намууд маань энэ жилээс эхлээд яадаг вөхтөр нэр дэвших эрхийг худалдаг дангуу болж эхэллээ. Чи 20 сая төгрөг гэдэг үе чамайг нэг нэр дэвшүүлж болно гэдэг. Тэгэхээр энэ дундуур нь улс төрийн намуудад улс орныхоо төлөө гэсэн хүслээс илүү тэр бааврын хэлдэг ганцанд орох хүсэлтэй хүмүүст билет тараагаад байгаа юм да. Тэгээ нөгөө тууд нь очиж сонгуульд ороод би сонгогдсон гэж бас нэг нэрлээ. Тэгээ би нэг одгийн үндсэндээ бол энэ ард түмнийхээ дунд сонгогчдынхоо дунд нэг хүн суусан үндэстэй биш. Тэдний зүгээр нэг өнгө мөнгөөр ингээд аргалж явдаг. Тэр залхаа улсуудыг бүлэг болоод таваад байгаа. Энэ сони байлд энэ өнгөрсөн нэг сард манай нэг өдөр ирсэн чинь нэг стакат тавиад байж байна. Ийм цагаан стакат. Тэгсэн чинь манай их хурдан хоёр гишүүн 6-2 талд нь хэвлүүлж чижээ. Гэхдээ би тэр нэг бодлоо. Яах ёстой юм нэг. Яа гэж нэг хүнд өгж байгаа стаканаар энийг юу хуурах гэж байна. Тэр стакан дараахаа орон дотор хуулиар цаг хийвэл болоо шүү. Тэгтэл одоо сонгуульд төхөөрөлтөд тэр 1000 хөгжүүдийг аваачаад амралтанд амрааж 1000 хүүхдэд янараад авдаг. Тэр парламентын гишүүний хийх ажил юм уу? Тэгэхээр энэ хүмүүс маань юу хөхтэй зэрэг төр улсаа гэж бодох сэтгэлээсээ илүү уяхаар хашиг бодсон. Тэрнээсээ элдвэр гаргасан хэдэн төгрөгөө санаж яах юм гоож болж хүртээгээд хүн хуурдаг юм болж байгаа ч гэдэг. Бааврын хэлдэг зөв энэс өөр арга байхгүй. Уулаа тогтоогоод ингээд намууд нь ингээд явдаг. Тэгээ бодоход бол энэ арчилгээж их айны замдаа бас олон бэрхшээл туулах тэгж төлөвшөх юм болоо гэж бодог. Хамгийн түрүүч асуудал намуудад төлөвшлэх асуудал. Тэгдэл шудрахгүй нэ, иддэг уудаггүй нэ, тэр улс орноо гэсэн сэтгэлтэй нэ олж сонгож гаргаж чаддаг бол тэр намууд байх хэрэгтэй. Тэгэхгүй бизнесийн бүлгүүд болсон тэр намууд байх хэрэг байхгүй. Тэр тусмаа социал-демократ нам бол зайлшгүй гэж байна. Социал-демократ үзлэгддэг бол одоо тэрийг бүрдүүлэх хүчин зүйлүүд их хэрэгтэй нам шүү дээ. Тэгээ би бодлоо. Тэгээ эн чинь ингэж байхгүй л одоо илэрхийлж байна. Гэхдээ байхгүй болчихгүй байна, байж байна. Өнөөдрийн нэг сан дээр намуудын гишүүнчлүүдийг тоогоор нь тавьсан байлээ. Бас их зөөлтөр гишүүнтэй биш нам харагдаж байна лээ. Социал-демократ үзлэгдвэл зайлшгүй хэрэгтэй. Ерөөсөө бид нар бол альва нам учраас малгайгаад иддэг юм байна. Ямар ч тэнийг мал эзнийхээс ирсэн малгайг идсэн тохиолдол Монгол гараагүй байхгүй. Өмсөөтэй байх нь. Тийм тохиолдол ерөөсөө гараагүй байхгүй.
Манайх бол идчихдэг. Тэгээ энэ намууд чинь нэг хортой эмийн сан шиг, хортой эм дараадаг эмийн сан шиг болцсон. Тэгэл ер нь намуудын нэрийг энэ хаягийн эмийн сан гэж тавьчихад бол энэ ард түмэнд хороо гэдэг нэг тийм зүгээр би бол үгүйсгэж би зохиолч болохоор хэтрүүлэхтэй гифрвол ихтэй ярина л да. Тийм болохоор намайг өршөөнө гэж ер нь хортой эмийн сангийн ажил юм хийдэг. Хагас хэлсэн чихрийг сэтгүүлтийг хамтараад ийн гэж байна. Тэр чинь ямар том доромжил вэ? Ямар хужирсан мал хужирд болох гэж байгаа ш. Хагас хэлсэн чихртэй тараагаа. Тэгээ дараагаар нь 60,000 төгрөгөөр танай ноолуурыг авнаа. Одоо би авч эхлэнэ гэж хэлээд Баян хонгор аймагт тэгж ийн гэж байна ш. Тэгээд ноолуураа одоо зарьяа тань тэгээд ирсэн чинь намайг сонгоцны маргаашнаас хэл ноолуур авна гэсэн чинь. Ингэж яваад ардтам ч одоо энэ бол хамгийн энгийн нийттэй мөртлөө муухай мөртлөө ярмааргүй муухай юм байхгүй. Ийм новшин бол бид нар ярмааргүй. Бид нар ч үс ирэх нэг хэцүү байна. Тэр парламент боо одоо тэр нэг хуулигдах хэсэг бий болох механизм чинь их хачин буруу ер нь ажигтай юм шиг дээ. Энэ маань өөрөө ийм байдлыг бас аргагүй төлөхөд байгаа бас бодох хэрэгтэй л дээ. Та нар санаж байгаа 2004 онд болохгүй газар жалган малган дотор нэг баахан нөхдүүд хөдөөнөөс үрчээ гэрээ барьсан сууж идэг. Нөгөө депутатлах шүүц нь уралдаад зөвшөөрлөв чих нөгөөдсөн байхгүй. Одоо бүр болохгүй одоо байшингуудын дунд гэрээ барьсан. Сонгуульд хөлж ягаад нөгөө горилогч нар үрчээд зөвшөөрлөв чих өчнөө гэдэг бүр жалган малган дуутай газар агуулмал сууцсан ингэж байгаа. Энэ чинь бас нэг дөрөв журам юугаар явах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд нөгөө одоо баримтлж ирсэн тэр хууль болж шүү дээ. Хүчингөө болчих. Хамаа авахгүй. Тэрний талаар хэлжээвэл зүгээрээс ингэ замааргүй. Тэгэхээр өөрөө хүчингөө болгоод байгаа. Тэгэхээр тий одоо тэр сонгогдсон болсон. Ингэхээр бол энд бол бас л зүгээр л ард түмэн бол ухаантай юм. Депутатууд маань тэнийг ингэж бас хэлэх хэцүү болоод байгаа. Яг гэхдээ ямар л ард түмэн байна тийм л засаг бий болгоод байгаа шүү дээ. Ийм учраас харилцан аль буруу бол аль алинд л тавина. Яг хүмүүс өөрсдөө яах гэдэг гэж юу ядгийг. Тэр юу чинь бол бүр нэг нь одоо олон газар нэгдэг юм байлаа. Би харсан. За юу өгөхөөс ч хамаарна дагаа. Ингээд сууж байгаа бол ховор ус шүү. Ер нь. Тэгээд баахан улсууд депутат нүнжигтэй. За нүнжиг аль зэрэг юмтэй. Одоо ингээд сууж байгаа хүн бол нэг биш 100 биш 1000 биш бүр үе төмөөрөө бий. Энэ бол бас их юутай юм шүү дээ. Энэ чинь яг энэ механизм руу харилцан хоёр талаас нь түлхээд тэг үргэлж гачин одоо гаднаас нь харахад бол инээдтэй юм дөө. Тэгээд нэг хагас хэлсэн чихрэг нөгөөдөгт нь үнэтэй юм зайлуул гэж өгөөл нэг өстой таарсан тааршуутай хичээл харагдаад байдаг. Бидний яриа бол энэ үсээгүй ч гэсэн одоо яг болж байгаа гэж байгаа гол үйл явдлыг дараал энэ өрөмж шинжтэй бол явсан. Дуусан би нэг механизм талаас нь 90 оноос ихсэвлээ. Тэгээд дараа нь 92 он шинэ үнцийн парламент 96 ингээд энэ дүүхүүднээс амтгсан байхгүй юу. Тэгэхээр одоо нэгэнт ард түмэн сонгуулдаг л байхгүй. Ард түмэн сонгуулдаг л байна. Энэ одоогоо манай байдал бол зайшгүй туулах зам байхаа гэж байна. Тэр сони байдаг л сонирхуулж хэлье. 21 оны 4 сард Жанзандам хотогт Ягуузар хотогт Жалханц хотогт Заянгийн дөрөв Монгол орнохоо 100 жилийн зам мөрийг үзсэн нэг төөрөг тавьсан байна. Тэгээд тэнд Монгол орныхоо туулах замыг ер нь үе үеэр хэлсэн нэгэн ч зөрөөгүй л дээ. Элдв гачууд нөө тэр харгислал дүүмэн богдол байдаг. Тэгээд 90 оны цагаан мөрөн жил эхэлсэн байдаг. Эндээс юм орчод өгнө гэж. Тэгээд сүүлд нь ингээд тэрнээс хойш бас нэг хэдэн жил зай бийгээд. Тэр дөрөв гэгэнтний хэлснээр бол одоо Монгол орн хууль байвч мөрдөхгүй, ном байвч буруу шигцэг гэдэг дээр яваа. Энийг давж байж Монгол орн зөвшөөрөх байх. Тэгэхдээ одоогийн хуулийг хамгийн их бүдлээ дууж байгаа. Ер нь хуулийг хэрэггүй гэж уландаа гişдэг газар маань улсын хурал болчиход байна шүү дээ. Одоо ингээд сүүлийн үед хараад байх би боддгийн. Одоо зарим хүмүүс зарим улс төр намууд бол төдөн мянган хүнийг Солонгост Японд гаргана гэж байна. Хүний 8 юм биш үү? Шууд хэлээ. Тэр чартал бас нэг бизнесийн нөхрөө зогсож байгаа шүү дээ. Тэр хүмүүс гаргана гэдэг. Тэгээд Монголынхоо өнгөтэй өөдөө чадaltaй нүүдийг агентж байгаа гадагш нь гаргаад тэгээд дотроо нийлээд ядарсан хүмүүс нь олон болоод ирэхдээ бас нэг
ийм зангараад идэх юм уу та гэж. Тэр талын юм уу. Яг нь 90 оны их үеийн зовлон бол үнэхээр хүнд зовлон байсан. Тэр чинь тогтолцооноо ямарч гэж юм байх. Тэгээд үуч гадны дотноосоос чамгүй эмбаргод орсон үе, хориг саадад орсон үе. Монголчууд тэрнээ сайхан тулсан. Тэгээ одоо ингээд өсч өндөгөөд ирэхдээ зэрэг сая өчигдөр юу яагаад нэг улс төрийн хүчний мөрийн хөтөлбөрийг үзүүлсэн. Тэгсэн 12 онд нэг хүнд ногдох үндэсний дотоод бүтээгдэхүүнээ $5,000 төгрөг. Тэгсэн айл өрхийн сарын орлого $500 төгрөг. Тэгээд дүнгээр нь бодоод эцэгтэй тэр хийж үтээсэн үндэсний баялагийнхаа үндэсний бүтээгдэхүүнийхээ 3-1 хүрэхгүй хувийг ард түмэндээ хүнээ. 3-2 байхгүй. За 3-1 гадныхын зөөгөөд аваад 3-1 төрийн манд дээдсүүдэд хуваагаацгаад дуусгах болтой гэж бодогдож байгаа. Тэгэд ийм муухай бодлого явж байгаа болохоор Монголд бол нэг талд нь дэдгөрөөс рус юм уу гойган гарсан улсууд орд хаш бариад байдаг. Нөгөө талд нь бол ядуучууд манд туйлдаад байдаг ийм байдал төрж байгаа юм гэж боддог. Хоёрдугаар миний нэг айхтар бодож байгаа юм бол туршлагдсан улс төрч гэж яриад байгаа. Би энийг бол ёстой үзий ядж байгаа. Улс төр туршлага сунна гэж улс төр бол ямар чинь байдаг. Тэзээ туршлага сунна гэж юусэн байдаг. Туршлагатай улс төрч болцсон гэж яриад байгаа юм. 10 хэдэн жил сонгогч байна. Гэтэл чи монголчууд ухаан гэдэг үгний урд талд туршлагатай ухаан гэж ярьдаг байхгүй. Ухаан гэдгийг туршлагатай ухаан гэж ярьсан. Баабар бол их туршлагатай ухаантай хүн гэж хэлдэг л байхгүй. Ухаантай хүн гэж хэлнэ үхэс туршлагатай ухаантай хүн гэж. Туршлага гэдэг бол хамгийн хуучин юм. Хамгийн туулж гарсан сайн муу юмыг давтахыг хэлдэг байхгүй. Гэхдээ ийм давтамжуудаар яах юм? Ичихгүй тэгээ дараа нь нарийн дэвшүүлээд ингээд би одоо туршлагачсан улс төр. Үдэрч дэлхий цаашин улс орны хөгжил дэвшил явах өдрүүгийн шинэ байна шүү. Тэгэхээр чи эн чинь туршлагаар яах юм? Бас сайн юугаар туршлагсан гэж асуув. Юугаар туршлагсан гэж асуув шүү. Идэж туршлагацлаа шүү. Тэгээд нөгөө төв чин тэнгэртэй байж идэг. Тэдний нөгөө хаях гэж байгаагаар би тоолдог. Ийм нөхцөл ёстой бүр одоо бол монгол хүн хэрвээ дотор нь монгол цус эргэж байгаа нар зов эргэж байгаа хүн байгаа юм бол багтарч хүмээр байна. Энийг бол нэр үнэхээр тэгээ зарим нь ингэж гашуу өгөөгөр хэл. Тэгээ гашуу нөгөөдхөн ухадаг төмхөдөг тэр оюун ухааныг хэн авцсан гэж бодохоор эзэнгүй Монголын бүх сайн сайхан бүх юм авэцсэн эзэн алдахгүй шүү дээ. Авцсан эзэн алдахгүй. Бидний олон жил бол одоо сонгуулийн болгон дээр нэг ярьж идэг одоо хүмүүс ерөнхийдөө тэр яаж байгаа юм ахтаа яг зүгээр сууж. Тэгсэн чинь мөнгө болоод тэгэл чадах. Тэгэл зүгээр л хард үзээд ингээд. За энэ нэг их муу тал байгаа. Энэ үнэхээр би олон газар явж үзсэн. Олон одоо нэг жижиг үзсэн юм хард үзсээр гэдэг хүн амир юм болгоцсон байт юм лээ. Тэр Шинэ Зеландд Маори гэдэг үзсэн байх. Англичууд орж ирэл яхтай гэрээ хэлцэрэг. Яг зүгээр сууж. Бид нар тижэл гэдэг. Тэгшээрээ нөгөө төлөв нэг тийм элий балай ч юм уу хаваарал дээр бол харж болно доо. Хүн амын 5% тэр юуны полинез үзсэн юм биш үү? Шорон сууж байгаа хүмүүсүүд 50% нөгөө ахгүй гэдүүлж. Эсвэл та тэр Америкийн тэр индиануудыг хараарай. Нөгөө дээр үеийн кинонд гардаг нөгөө нэг л сүрхий орж ирээд тохиол харагддаг тэр усуд байхгүй шүү дээ. Бөө түргэн хоол ичээр байгаа тааргалаад бие дахаа болчихсон. Тэгээд нэг тийм өөрийн газартай шүү дээ. Цаанаас мөнгө өгч идэг. Тэгэл одоо сүрхий хийж байгаа бизнес нь газраа зараад казино тоглуулж идэг. Одоо өөр ажил байхгүй нэг тийм. Тэгвэл хүний бол сөнөө их юм бодож шүү дээ. Чи зүгээр сууж өгч дэжигээд их юм бол гэрийн дэжигээд. Хүний бол ерөөсөө бүр үндснээр нь алдаг юм билээ. Бид нар дандаа тэглүү явдаг. Чамайг одоо ажиллуулъя. Чамайг ажлын байр орж ёо гэхээ оронд чамайг за зүгээр байж. За эхнийхээ авансыг өгсөн чинь надад нэг юм авид ирлээ тийм ээ. Ингэж оруулж өгөөд акцийг хийсэн ч гэж юм уу тийм ээ. Дараа цаашаа өгнө гэдэг. Тэгээ нөгөө хүн ерөөсөө ганцхан сонгуулиудаар улсууд юм нэгтгэл. За юу хий яагаад тэгээ чамайг эмэгтэй хүнтэй нийлэлтэй зэрэг 500 үнэхээр уг нь биологийн процесс. Хүүхэд харагч биологийн процесс. Тэгээ дуурлагч цаанаас өгч бурхны болохоор энэ чинь гептати хийдэг ажил. Шагналтай дурлал гэж юу вэ? Шагналтай дурлал гэж юусэн байхгүй шүү. Их сайн. Одоо ингэж байгаа та нарыг тараарай. Хүүхд гаргаалах юм бол ингээд ерөөсөө бүр ингээд амьдраа жаргах юм байна л та. За яг энэ юм чинь хэдэн жилийн өмнө Германд хийж үзсэн. Одоо хүн ам зөрөх гээд байх гэдэг. За тамин одоо төрөөдөх юм бол яагаад вэ гэсэн. Эцсийн бүлэгт Германд 4 төрөлтийн 3 гадаад иргэн төрж байгаа.
дургуудтай. Эцэг яа хэний гэдэг тийм. Одоо бид чинь одоо самсурга нэг 10 ачтай болоор одоо бас ухаантай юутай хүн байна гэдэг чинь пөө тарин шинээр дүр хүүхдгүй яах гэсэн бид үлээ. Хэцүү байна. Өөрөө шалтгаална гэдгийг л мартлаа да. Өөр юм өөрөө шалтгаална гэдгийг одоо нэг соён бодгоо. Яг чөлөөт зах зээлийн орчин бий болоод яг бүдүүлэгч хэлээс нэг 10 хэдэн жил өнгөрч гэлээ. Манайхан ингээд ядуу дорой хөвөрөл. Гүрсэд бол нэлээд баян чинээд бар. Малчин хүн мадаа хариулаад ирэхдээ уулнаас чулуус овчилж ирээ байшингаа барьдаг шүү дээ. Одоо гэрүүл болж байгаа залуучууд эр хүмүүс нь орон гэрээ өөрөө барих хариуцлага өөрийн ухамсар бас нэг өөрийгөө сольих юм байж болноод манай тийм байхгүй. Бүх юм бэлэн байх хэрэгтэй. Тэрний ч өгшүүлээд байдаг дээрээс. Тэгээд гэдэг юм биш үү? Бүгд байсан тоолно. Суулнаас битгий чулуу зөгдөг юм биш үү? Тэр хэшээдэг юм тийм хашаанд болж бадрын болж миний бодоход бол яг толгой ажлууд хүн бол өнөөдөр байшингаа бариад эхлэх хэрэгтэй шүү дээ. Цаас ч дээрээс нь хэлдэг шүү. Чулуу зөж дээлээ өгч байгаа зүгээр байж. зүгээр байж дээ. Зүгээр чулуу өгнө гэж. Тэгээд та түрүү хэрлээ ингээд сасаад өгөрөд намын тухай би ингэж бодлоо. Одоо Монголд хоёр гол улс төр хүч харьцсан нам хосгот нам хоёр маань нөгөө хуучин социализмын үзэсгэлэн үлдэгдэл нөгөө арчлалын замын тухай ерөнхий онцлогын маргаан дээр ингээд буюу 10 хэдэн жил яваад гацчихлаа. Одоо арчлалын орон зайд арчлалын үзэсгэлэн дотор нь альтернатив зам гаргаж ирэх. Тэргээр арчсан намтайгаа ингэж бивнийг эргэлж явах юм улс төр хүч хэрэгтэй. Тэгэхээр энэ үед бол би бодсон ч өдөр ингээд эвсэл байгууллаа иргэн эвсэл гэдэг нөгөө намайг бол би дотор хүндгэж ил явдаг юм байгууллага их төрхий гэсэн үзэснээгээ тэгж явах хүмүүс гэдэг. Социал-демократ үзүүл бол бас л ертөнцийн нэг том үзлийн нэг урсгал. Тэр Батцантангийн иргэний хөдөлгөөнийх нь тэр нам бас нэг шинэ санаа гаргаж ил явдаг үз. Тэгээд ингээд явхад бол яг энэ сонгуулийн нэг өнгө нь бол ер нь 3 гол үзлийн өрсөлдөөн болж болох тал бий. Тэгээд болохоор энэ нөхдүүдтэй бол ер нь бас амжилт хүсэж байна. Тэр арчсан намын хүмүүстээ тэгтээ арчсан намыгаа мэднэ. Одоо жаргал тестер явуулаар 18 жил явлаа. Тэгтээ шин бас хажууд түшиг хэрэгтэй болоод байгаа юм да. Би санаа өгч байгаа. Би бол одоо хэн түүхэн хуучин ус комиссарнууд адилхан тохиолдож байгаа гэж бодож байна. Тэгэхээр би зүгээр сайн мэддэгрээ болж жишээн дээр ярих хэрэгтэй. Манай хоёр ч их хэдэн төстэй явдсан шүү дээ. Сонгуулийн үрдэн болж байгаа процесс тийм өрнж байгаа үйл явдлыг тэр ус тэр үйл явдал. Тэгээд 1989 оноос улмал 70 оноос эхэлсэн л дээ. Тэр имсрын нэгэн хөдөлгөөнчтэй 80 онд чинь имсрын нэглэж гарч ирэл ингээд уу юм болоод 90 оноос л бас хүчтэй болсон тийм. Гомын системийг нуурах гол үүрэг гүйцэтгэсэн тэр имсрын хөдөлгөөн байсан гэж. Тэгээд 90 оноос ч одоо анхны арчсан ерөнхий сайд Мазовецкий гэдэг хүн гарч илаа. Тэр имсрын нэглээс ерөнхий сайд гэжсэн. За ингээд нэг хэсэг имсрын нэгдэл ирэх байлаа. Дараа нь нөгөө хуучин коммунистууд ч зүүнний хүчний блок гэдэг юм болоо дараа нь ирэх байсан. Дараа нь бас хоёулаа хоорондоо эргэлж нийлээд бас юуны эслийн засгийн газар мазар байгуулах хамтарч ирэх байсан ч гэдэг юм тийм ээ. Гэх мэтлэнгээр ингээд явсан чинь сая өнгөрсөн жил шинэ хүчин гарч ирсэн. Энэ нь иргэний платформ гэдэг нам яалаа гараад ирсэн байна. Тэгсэн шинээр нэг нам байгуулагч лид гэдэг нам. Тэр нь Левицава демократууд гэж байгаа юм л да. Левицава демократ. Зүүнийхэн ба демократууд гэсэн чинь нөгөө 90 оны анхны нөгөө Эвснааны нэгдлийн хүмүүс байж та Мазовецкий тэргүүт одоо нөгөө Эвснааны нэгдлээс нөгөө тэр үед гарч ирж байсан хүмүүс. Хуучин нөгөө коммунист системийн одоо бий болсон хууш ажилчны нэгдсэн намаас өөрчлөлт гаргаад ирсэн зүүнний хүчин байна шүү. Энэ хоёр чинь нийлээд зүүнийхэн ба арчлалын гэсэн нам байгуулалт гараад ирсэн байгаа байхгүй. Тэр нөгөө их банк ингээд ээлжиж ирэх байсан байгаад хоорондоо ойрхон.
Тэгээд одоо ерөөсөө сүлдө хоорондоо ялгагдах юм байхгүй болоод тэгээд сүлдө бол нэг нам болж гарч ирж байгаа байхгүй юу. Энэ процесс чинь бас бол явчихсан ардсан хөгжлийн нам. хөгжлийн тэгээд гондоос нэг болох хэрэгэлсэн. Нэг тийм яриа явагдаж ирсэн. Тэгээд сонгогч ирэх гэдэг нэг юм байна. Би бодохдоо бол сонгох хэрэгтэй гэдэг. Тэгвэл сонгохгүй байх эрх нь илүү юм шиг байна. Бас нэг том эрх байна. Тэрнийг ард түмэд л яасан. Ерөөсөн таалагдахгүй нөхцөлд бол сонгуул өгчих ямар албатай. Тэгээ энэ жилийн сонгуул бол олон тойрогтой дахсан барьсан их бодлонтой тийм л болох байх. Тэгэхээр манай монголчууд нэлээд ухаантай өгнө байх гэж бодож байна. Энэ сонгуулийг бол ухаантай өгнө гэдэг маань бол ямар нэг сонгуулийн өмнөх бодон тойрохгүй тэгээд саналаа өгнө байхаа гэж би ард түмдээ хийдэгдэг. Тэгэхээр ард түмэнд бол ямар эрх бий вэ гэвэл хэрвээ тааламжгүй сонгомооргүй байвал сонгохгүй байх эрх чинь сонгох эрхээсээ илүү том шүү гэж би хамгийн сүүлд хэлмээр байна. Энэ бол одоо сонгуулийн ерөнхий хорооны дургуул их хөрөнгөлтэй энэ чинь дургуун их хөрөх байх. Бидний түүний үгээр яг нэвтрүүлгээр гондролтой шаарддаг юм гэж цаг зааж шиг. Одоо ингэж хэлсэн байна. Зөвхөн мөнгөтэй хүн ямар ч хаалт босгохгүйгээр Монголын төрд орж ирэх үе таалга нэгцээ. Монгол улс маань хэврэг байдалд оржээ гэсэн дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл улс орны төрийн дархлаа байхгүй болжээ гэж тэнийг хэлсэн бэ. Гэсэн зөө 2004 оны 11 дугаар сарын 12-ны өдөр намбрын 2 гэдэг хүн хэлжээ. Тэгэхээр Монгол улсын төрийн дархлаа байхгүй болсон гэсэн дүгнэлт манай их хурлаар хэлсэн юм. Тэгээд густгсан вирусын өөрийнх нь үгүй шүү дээ. Тэгэхээр чухамхан хоёрын ажлын дүгнэлт юм шүү. За ямар ч байсан гэсэн одоо ерөнхийлөгч бол ийм дүгнэлт хийсэн. Тэгээд тайлна. Ерөнхийлөгчийн тайлна. Ерөнхийлөгч шиг аа чи 2005 онд ерөнхийлөгч болсон шүү дээ. Их хурлын 2004 оны 11 дугаар сарын 10. Ингээд юу яах вэ? Төгсгөлд нь бас бид нар сонгуулийн тухай явуулсан учраас тийм ээ. Их парламент ямар байгаасаа гэж хүсэж байгаа хүмүүс яаж одоо энэ парламентын сонгуульд хандаасаа гэж хүсэж байгаа талаар бас нэг дүү хэлвэл. Түрүүний төгсгөл төгсрөө зохиолчдоо санал нэг байна. Сонгогчд маань тэр мөнгө барьж гүйдэг. Тэр бие хоосон магтадаг. Тэр шунлаар тэр гонцонгийн хоол руу тэмүүлж байгаа асуудал санал бидэг болсон. Тэрнийг гол хүсэж зүйлдэг. Нэгийг муу хэлсэн. Тэ нэгийг муу хэлсэн ч баяр дээр Хоёр кандидат хөвийг нөө хэлээ. Энэ зүйл. Нөгөө хүмүүс нөгөөх бас нэг зовлон байна л да. Одоо нөгөө хүмүүс нь тэр олонд очиж ийм хүн байж шүү гэж хэлэх нөхцөл байхгүй болсон. Телевизүүдийн бүх цагийг бүх сар нэг удаа. нэг дотор хувцсан жаахан гаргаж өлөгдөг ч яг сонгуулийн үед байдаг л асуудал да тэгж байж бас нүүр царайгаа таниулах. Тэгвэл хэрэгсээ хэтэрсэн бүтгэл хийрхлүүд бол хэрэггүй л дээ. Ер нь хамгийн их болгоомжлох юм мөнгөнөөс болгоомжлох. Гадны мөнгөөр шүү, гадны мөнгөөр л гэж байна. Монголын баялагаар одоогаар сонгож байгаа. Итгэхэд мөн ч олонд бид нар бол 10 сая доллар хийж байгаа юм байх уу. Энэ одоо байж байгаа парламентыг би хэлээд яг ингээд 76 гишүүн дотор ноогдох улаан эдэг хүний тоо хамгийн өндөр нэмшдэг. Бус парламенттай харьцуулаад үзэх нь бодлого парламенттай. Гэхдээ байж исэн бүх парламенттай хамгийн сайн гэж боддог. Яг тэнцвэртэй. Энэ тэнцвэртэй бол маш чухал. Тэгээ одоо хүний муудахтай даач юм уу эсвэл одоо ер нь өөрөө авч чадаагүй орсдог ч юм уу. Ингээд нөгөө хамгийн хол улгаач нар баригдчих шүү дээ гэж хэлэх юм бол. Тэгээ энэ тэнцвэртэй байдал бол хамгийн чухал юм шүү гэж л боддгийг. Төсөл нуул ухаантай усууд учиж яг гэдэг тэрээр болцоохгүй зүйл хизэнээс тэлсэлтэй болсон. Чинь нийлээд 2000 оны 2004 оны хоёр байгуулагч хоёр юу бол харьцуулж яриад байна. 2004 онд одоо бүр энэ хамтраад засгийн газар. 2000 оноос эхлээд одоо тэр хамтраад засгийн газар буруу болсон гэдэг. Тэр буруу болсон. Цаашаа яриа. 62-ын бүлэггээр бүр нэг бүлэгтэй болоо гэсэн. Тэр түр нэгдэх болгосон. Би өмнөөс нь ичээд бүр ивэж болдгоо. Монголд дэвсгалт намын орлогот төсөлтөд хоолн дээр намын гонцог дээр тэгээд ингүй цэцэг ирсэн гэж явсан би бүр нүүр их газар болдгоо гэлтэй. Би ч муу байсан гэдчихсэн. Тэр
Гэтэ энэ бүх л одоо энэ улаан цайм ингэж бүлгэлж байгаа юм одоо устдаг бидний агилгын үйлчлэл гэдэг чинь 20 оноос эхэлсэн шүү дээ. Бүү цэцэглээд бүр юм систем болоод тийм ээ. Одоо ингэж ээчихсэн. Хамгийн сүүлд бол сонгогчдоо миний одоо ганцхан зарах юм бол энэ сонгуул ямар цаг үед болж байна гэвэл идэж ууж болдог болгосоор цадсан улс идэж болох боломжийг анхаарч мэдэрсэн улс хоёрын халаа авах цаг дээр энэ сонгуул болж байгаа шүү гэдгийг би батан харуулъя гэж бодож байгаа. Нэг үг байгаа шүү дээ. Хоёрдугаар хэлснийхээ хоолнд ороорой гэж Яг тийм. За. Өөрөөр Миний сүүлийн үг хэлээ хасч үзээрэй. Үгсдүүд үзүүлж байна.